Ингээд могоотой боллоо гэхэд эмчийн зүгээс юу ямар зөвлөгөө өгөх вэ? Анхудаа тийжиж байгаа хүнд. Могоотой болохоос өмнө имлэг дээр ирээд эмчээс ч юм уу зөвлөгөө аваарай. Бас могоо сонирхогч шүү дээ тий. Тэндээс зөвлөгөө авч байгаа. Яг гэртээ жишээ нь одоо магадгүй гэртээ ийм үр тавихад танай гэрийн бас багтаамж хэр байх вэ? За дээрэс нь танай гэр бүлийн гишүүд чинь бас ямар хүмүүс байх вэ? Одоо чинь миний хувьд ч гэсэн би өөрөө могоомоор оловч бага насны хүүхэдтэй байгаад байдаг тий. Гэтэл нөгөө хүүхэд маань одоо нөгөө зөөлөн харьцах гэдгийг мэдэхгүй учраас магадгүй толгойноор нь очиод цохиод авдаг, бариад авдаг. Тэгээ учиргүй хордохгүй ч гэсэн тэрийгэд бас хатгуулах, хазуулах юм гарах боломжтой тий. Тэгэхээр эхлээд гэр бүл төрийн гишүүдтэйгээ ярилцаарай. Тэгээ гэр бүлийн гишүүд нэгтэйгээр бүгд зөвшөөрж байна, болж байна гэвэл гэртээ амтаа аваарай. Тэгээ амтаа авсан бол гол нь энэ амттыг нөгөө удаан хугацаагаар орхиж явах боломжгүй байгаад байдаг. Тэгэхээр тэр орчныг маш сайн бүрдүүлнэ. Дээр нь амтын чинь байнгын асаргаа орно гэдгээ бас. Тэгээ дээрэс нь хамгийн гол зүйл нь амтанд хичээх гэдэг маань 15-аас 20 жилийн ажил байгаа даа шүү дээ тий. Тэгэхээр сонирхож тижээж бол 1-2 жил болоод болондоо гэсэн ойлголт бол байхгүй. Энэ танай гэр бүл дээр 15-аас 20 жилийг өнгөрөн шүү. Тэгэхээр 15-аас 20 жилээр нь бодож энэ таваарай. 15-аас 20 жил юу н хариуцсан. Хамгийн бага